Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэс. Сайн байна уу? Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт хэрхэн авах талаар заавар видеог хүргэж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, шимтгэл тооцсон цалин, орлогын мэдээллийг агуулсан тусгай QR кодоор баталгаажсан баримт юм. Та e-Mongolia цагийн сайт руу нэвтрэх бөгөөд гар утасны дугаар, тоон гар үсэг болон банкны эрхээр нэвтрэх боломжтой. Та бүртгэлтэй дугаараасаа 13-92 дугаар руу доорх кодыг мессежээр илгэн нэвтрэнэ. Тухайн веб хуудас руу нэвтрсэний дараа нүүр зэсийг сонгоход нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг сонгон үйлчлэг авах товчийг дарна. Та өөрийн тодорхойлолт авах гэж буй он болон хаана зориулж тодорхойлолт авах гэж буйгаа бичин үргэлжлүүлэх товчийг дарахад таны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт гарч ирэх бөгөөд уг тодорхойлолтыг та татаж авах болон хэвлэн авах боломжтой. Анхаарал хандуулсанд баярлалаа.